Нэхүү өдөр насанд хүрэгчдэд зориулсан оройн ангид сэтгэл зүйн багш орж ирмэгцээ. Тоглоом тоглоцгоё гэжээ. Багш сайн дураар нэг сурагцагч гарч ирэхийг хүсгэд нэгэн эмэгтэй самбарын өмнө зогслоо. Багш эмэгтэй тандан самбар дээр өөрийн амьдралд маш чухал гэж тооцсон 30 хүний нэр бичгийг хүслээ. Тэрээр гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөд, хамт ажилдаг хүмүүс, хөршүүдийн нэрсийг жагсаалаа. Багш хамгийн чухал биш гэж үзсэн 10 нэрийг арч гэлээ. Эмэгтэй хамт ажилдаг хүмүүсийн нэрийг арилгав. Багш дахин 5 нэр арч, дахин 4 нэр гэж арилгасаар эцэст нь 4 нэр үлдсэн байлаа. Түүний ээж, аав, нөхөр, анц хүүн байж. Энэ үед ангийнхан зөвхөн эмэгтэй болон багш хоёр л энэ тоглоомыг тоглоогүй болохыг ухаарч чимээ аниргүй болжээ. Тэгтэл багш дахин 2 нэр арилгахыг хүслээ. Эмэгтэй маш хүнд сонголт хийхэд хүрв. Тэрээр тааламжгүйхэн эцэг эхийнхээ нэрийг дарлаа. Багш дахин нэгийг арч гэж хэлэхэд эмэгтэй улам хямран, гарын чичирч, нүдэнд нь нулимс хуран, ганц хүүгийнхээ нэрийг арилгаснаа ихэр татан уйлжээ. Багш эмэгтэйг сууд ихгэн суулгав. Хэсэг хугацааны дараа багш яагаад нөхөр гэж өсгөж өндийлгсэн эцэг их тээж төрүүлсэн хүү биш гэж па хизээч өөр нөхөртэй болж чадна шүү дээ гэв. Анги нам гүмд дарагдав. Хүн бүр түүний хариултыг мэдмээр байлаа. Эмэгтэй намуухан аажуухан байдлаар эцэг эх минь нэг өдөр намайг орхиод тэнгэрт одно. Миний хүү өсч том боломгцоо сурахаар эсвэл ажил хийхээр ямар нэгэн шалтгаанаар яваад өгнө. Надтай нэг амьдралаа үнэнхүү хуваалцах цорын ганц хүн бол миний нөхөр гэж хэллээ. Бүх суралцагч босон амьдрахын үннээ хуваалцсан түүнд талархан алга ташицгааж гин. Энэ бол үнэн. Амьдралын ханаа ямагт үнлээрээ дан ганц нөхөрч гихтгүй эхнэрч мөн үүнд багтана. Хоёр сэтгэл нэг амьдралд уягдсан учраас тэр холбоогоо хайр, итгэл, халамжаар тэтгэж явах нь хамгийн нандин үүрэг юм.